Хөгжлийн банкны 2022 оны үйл ажиллагааны тайлан болон 23 оны одоо намар төлөгдөх ёстой хурал самурай бонд болон одоо евро бондын өрийн зохицуултыг хэрхэн хийх бэлтгэл ажиллагаа төлөвлөгөөгөө танилцууллаа. За ингээд олон улсад нэр хүнд бүхий KPMG аудитын байгууллагаас хөгжлийн банкнд 22 оны аудит балансад аудит хийгээд одоо зөрчилгүй гэсэн ийм тайлан гаргасан. За энэ нь бол мэдээж гадаадын хөрөнгө оруулагч нар болон мөн одоо манай улсын гадаад санхүүгийн зах зээл дээр хөрөнгөний зах зээл дээр гараад байгаа аж ахуйн нэгжүүдэд бол одоо цаашид өрийн зохицуулалтаа амжилттайгаар хийх ийм суурь нөхцлүүдийг тавьж өгсөн ийм зүйл боллоо. За өнгөрсөн жилийн хувьд бол бид гадаад өрийн нөхцөл байдал одоо хөгжлийн банк төдийгүй засгийн газрын хувьд ч гэсэн маш хүнд байсан. За ийм үед зээлжих зэрэглэлээ бид хэвээр нь хадгалж үлдэх нь бидний хамгийн гол зорилго байсан. За ингээд бид гол зорилгодоо хүрч чадсан. За мөн одоо 1-2 дугаар удирлын явц маань одоо өнгөрсөн жилийн энэ одоо зээлжих зэрэглэлээ хамгаалж чадсаныг одоо илүү баттгсан ийм үр дүнгууд гарч байгаа юм аа. За ингээд 22 оны хувьд хөгжлийн банкны тавьсан зорилтуудын нэг гол зүйл бол энэ чанаргүй зээлээ бууруулах байлаа. За ингээд оны эцэст нэг их найд 56 тэрбум төгрөгийн одоо чанаргүй болон одоо үндсэн зээлүүдээс төлүүлж энэ хэмжээгээр хөгжлийн банкны одоо их усүр нэмэгдсэн гэсэн үг. За ингээд үүний үр дүнд одоо энэ оны 12 сарын 25-нд төлөгдөх 30 тэрбум йений самурай бондын одоо төлбөрийг эргүүлж барагдуулах бид их усүрээ одоо нэгэнт цуглуулад одоо бэлтгэлээ хангасан байгаа. За харин 9 сар төлөгдөх 500 сая долларын евро бонд дээр одоо бид одоо яг ажиллаж байна. За одоогоор ямар ч байсан бид амжилттай 86 сая долларын одоо бондыг эргүүлэн худалдаж аваад 500 сая долларын өр маань одоо 400 одоо 15 орчим сая доллар болсон гэсэн үг. За ингээд жил энэ оны эхний хагас жилд одоо бид энэ өрийн хэмжээг 400 сая доллар руу оруулах ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. За бид ингээд 9 сар хүртэл үлдсэн хугацаанд хөгжлийн банкны одоо чанаргүй зээлүүдийг төлөвлөх өөр мөн бусад одоо боломжит их усүрүүдийг цуглуулах замаар хөгжлийн банк одоо дан ганц яг өөрийнхөө их усүрээр 9 сард одоо евро бондыг одоо төлж барагдуулах ийм зорилт тавиад ажиллаж байна. За энэ дээр ч бол одоо одоогийн байдлаар одоо төлөвлөгөөг амжилттай биелүүлчих болов гэсэн ийм одоо төлөвлөмжтэй ажиллаж байна. За та бүхэн санаж байгаа 22 оны 9 сард бид 23 оны төсвийг өргөн барихад тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байлаа. За мөн гадаад өрийн зохицуултуудаа хэрхэн хийх маань одоо өндөр эрсдэлтэй тодорхойгүй байдлууд бол маш өндөр байсан. За тэр үед одоо юмыг яаж мэдэх вэ? Хэрвээ үнэхээр хөгжлийн банк өөрөө төлж чадахгүй төгрөвл одоо засгийн газар одоо туслахаас аргагүй. Өөрөөр хэлбэл хөгжлийн банк өөрөө дефолтоор зарлана гэдэг маань шууд одоо засгийн газарт одоо нөлөөлөх учраас бид ийм хариу арга хэмжээ авахсаар аргагүй. За тийм учраас 23 оны төсвүүдээр бид засгийн газрын баталгааг одоо нөөцлж ингэж төсвөлж орсон. За тийм учраас бид одоо 23 оны энэ 9 сард төлөгдөх хөгжлийн банкны бонд дээр аль болох одоо засгийн газрын баталгаа хэрэглэхгүйгээр одоо өөрийн их усүрээр одоо амжилттай зохицуулт хийх ийм зорилт тавиад ажиллаж байгаа. За тэр төлөвлөгөөгөө ч одоо өнөөдөр бид танилцууллаа. За ингээд мөн 22 онд одоо ажилласан удирдлагын баг амжилттай ажилласан одоо зорилгоо одоо биелүүлсэн. Тийм учраас одоо хангалттай сайн гэсэн ийм үнэлгээг хөгжлийн банкны удирдлагын багт хонь нөлөөлөгч одоо засгийн газрын зүгээс ийм үнэлгээ тавьсан байгаа. За ер нь бол хөгжлийн банк өөрийн хуулиараа одоо удирдлагын баг одоо энэ менежментийг олон улсад нээлттэй ийм зарлаж ийм одоо багийг сонгох ийм зохицуулт байдаг. За гэсэн хэдий ч одоо банкны байгаа нөхцөл байдал ийм үед олон улсад нээлттэй зарлаад одоо потенциалны одоо энэ ийм сонирхогч багууд орж ирэх нь өөрөө маш өндөр эрсдэлтэй учраас ямар ч байсан одоо хөгжлийн банкыг хэвийн үйл ажиллагаанд нь оруулах цаашид одоо экспорт гадаад худалдаагаа дэмжих экзим банкны ийм үргийг гүйцэтгэх тэр хэмжээнд эдийн засгийн нөхцөл байдал бүрдэх тэр үед одоо хуулийн дагуу энэ одоо байгууллагын засаглалыг сайжруулах ийм процессыг явуулна гэж ингэж харж байгаа.
За хөгжлийн банк маань одоо өөрөөр хэлбэл жил гарны хугацааны өмнө буюу одоо 21 оны эцсээр тус банкыг одоо бүр татан буулгах хэмжээнд ийм хүрсэн байсантайгаа харьцуулах юм бол үзүүлэлтүүд нь бол эрс сайжирсан. Тэр үед одоо өөрөөр ингээ үзүүлэлт нь одоо 1.3% байсан. Биелүүлэх ёстой шаардлага нь бол 10% байдаг. За өнөөдөр одоо 22 оны эцсийн байдлаар энэ үзүүлэлт 13.8% буюу одоо ийм хангалттай үзүүлэлттэй болж ирсэн нь бол одоо бидний одоо зорилт одоо хэрхэн яаж биелж байгааг харуулах бас нэг гол тоо гэж ингэж харж байна.